Окей, JavaScript-ээр хичээл буцаад тавтай маяг. Өнөөдөр бид энэ хичээл дээр loop гэдэг зүйлийн талаар үзэх болно. JavaScript параметранд 3 төрлийн loop байгаа. While loop, for loop, do while loop гэсэн 3 төрлийн loop байгаа. Loop гэж би яг юу loop гэдэг нь ер нь англи хэлээр бол юм тойрог гэсэн утга гэж тийж ойлгож болно. Loop яа одоо ингээд энэ тойрог гэсэн санаа юм бид бол хамгийн эхлээд while loop би өмнөх хичээлээр if statement гэж заасан. If statement бичиг нь юм байна гэдэг энэ төр condition байна гэдэг шалгах юм. Хэрвээ энэ үнэн байх юм бол энэ if statement ажиллана. Яг үүнтэй адилхан үүний if гэдгийн оронд while гэж бичээд энд condition байна. Хэрвээ энэ дотор байгаа үнэн байх юм бол энэ дотор байгаа кодууд ажиллана. Тэгээд энд байгаа кодууд ажил дууссангуудаа одоо жишээлбэл би энд жишээ ингээд variable I нөл гэж үсгээд I 10-аас бага бол I принтэрлээд дараа нь I тэнцүү I гэмээр хэмээг. Одоо энэ маань эхлээд энэ за ингэж ярихын оронд шууд debugger дээр харъя. Browser дээр control юу breakpoint тавьж агаад breakpoint одоо би юугаад табныхаа source гэсэн таб дээр байгаа. Тэгээд би одоо keyboard-ийнхаа ESC товчлорыг дарангууд доор нь console menu гараад ирнэ. Тэгэхээр tab. Тэгээд би одоо 48 дахь мөрөн дээр энэ variable I гэж бичсэн. Яг энд одоо би pause авсан breakpoint тавьсан. Одоо би parameter дээр одоо зогссон байгаа. I гэдэг зүйлнэл дараа step X дараа нь одоо I гэдэг нь 10-аас энэ 0 одоо I гэдэг нь 10-аас бага уу гэж хэлж байна. Тэгмүүд 0 бол 10-аас бага нь үнэн болохоор энэ одоо body энэ B-ийн сэрүү одоо орж ирээд принтэрлэхдээ 0 гэж принтерлсэн. Дараа нь I тэнцүү I дээр нэмэх нэг гэдэг одоо өөр дээр нэгийг нэмж чинь гэсэн үг. Тэгмүүд loop гэдэг маань саяны одоо энэ body энэ B маань энэ байгаа код маань ажил дуусчаад дахиад одоо буцаад энийг хинээс ирсэн. Тэгмээд одоо энэ I гэдэг маань бол 1 болцсон байгаа. 1 10-аас бага уу гэх тийм одоо condition шалгаж байна. Тэгэнгүүт үнэн. Тийм учраас дахиад энэ код ажиллаад I гэдэг принтэрлэнгүүд одоо энэ 0 гэж принтэлсэн. Дараа нь I тэнцүү I дээр нэмэх нэг гэдэг нь одоо энэ I гэдэг маань 1 байгаа. 1 дээр 1 нэмээд 2 гэсэн утгагаа одоо энэ болно гэсэн үг. I маань одоо 2 болцсон. Тэгээд 2 10-аас бага уу тэгмүүд 2 одоо энэ маань ингээ яг дахин үргэлжлээд яваад байна гэсэн үг. Яг түүний хаар адилхан 5 6 7 8 9 одоо I гэдэг маань бол 10 болцсон хамгийн сүүлд 10-10-аас бага одоо энэ I гэдэг маань 10-аас бага гэж байгаа. Энэ тохиолдолд одоо худлаа. Тийм учраас энэ loop маань дуусаад одоо парамен дуусч байна гэсэн үг. Энэ бол хамгийн ихний loop нь while loop гэж одоо энийг нэрлэдэг. Одоо жишээлбэл би 1-ээс 10 хүртэл тоонуудыг принтэрлэхийг хүссэн бол би одоо энэ loop гэдэг мэдэхгүй байхдаа бол одоо үзсэн бол би 0 1 одоо 1 2 3 4 ингэ бичиход үнэ ядаргаатай. Түүний орн одоо бид нэр variable нэг одоо I гэдэг counter ч юм уу ажиллаад I гэдэг нь одоо variable маань одоо хэд тойрог дээр явж байгааг бол тоолно гэсэн үг. Нэг тойроо дахиад шалгана, дахиад нэг тойроо шалгана, дахиад нэг тойроо шалгана. Хэрвээ энэ маань худлаа байх юм бол энэ кодууд бүр огт ажиллахгүй одоо жишээ би нэг I гэдэг 11 гэдэг одоо бичиж. Дараа нь дахиад breakpoint 41 дэх мөн дээр тавиад одоо I 11 10-аас бага уу гэдэг энэ худлаа болохоор энэ эхнийх дээр одоо энэ юу ч ажиллахгүй шүү параметр down гэдэг дуусчихж байгаа. Энэ болохоор while loop дараагийн одоо энэ loop-н дээр нэг харах юм бол энэ болж байгаа энэ while loop-ийг бичихийн тулд 3 ширхэг одоо юм 3 алхам надад одоо байна гэсэн үг. Тэр анзаарах юм бол эхлээд бид нэр variable үүсгэж чинь I гэдэг variable үүсгээд дараа нь тэрнийг шалгаж чинь дараа нь энэ loop дуусахдаа
тэр I гэдэг variable-ийнхаа утгыг өөрчилж байна. Энэ гурван алхмыг одоо нэг дор бичиж болдог нэг statement болоод одоо нэг болгооч чинь. Ингэ яагаад тэгэхээр одоо энэ дотор энэ while loop-ийн маань body гэсэн маань зөндөө урт байсан байж болно. Тэгээд ийм доошо дэше ингэж scroll гэх юм одоо ингэж харах бол одоо хэцүү болно. Эсвэл заримдаа бид нэр while гэдэг loop-ийг үүнийг одоо update хийхээ мартчих юм бол ингэсэн тохиолдолд бол I бол үргэлж 0-ороо энэ loop хийж дуусахгүй loop болчихно. Тойруулан энэ CPU чинь одоо computational CPU 100% хүртлээр ажиллана гэсэн үг. Одоо ямар ч хэрэггүй ингээл тойроод энэ бол хийж дуусахгүй loop. Тэгээд CPU чинь маш их хална. Одоо компьютер чинь маш бүх хүчээр одоо тултлаа ажиллуулахын тулд зүгээр юм дуусахгүй loop бичээл. Одоо энэ юу гэдэг энэ оронд шууд true гэж бичих юм бол энэ бол шууд дуусахгүй loop болчихно. Энэ болохоор while loop. Дараа нь for loop гэдэг юм байна. Тэгээд for loop гэдэг заахаас өмнө би бас нэг оператор заачаа. Энэ arithmetic operator гэдэг би өмнөх хичээл дээр заасан байгаа нэмэр хасах үрж хуваах. Тэгээд үүний дараа assignment operator гэж байгаас assignment operators. Assignment operator-ийн хамгийн ихнийх нь бол assign гэдэг оператор тэнцвэрийг тэмдэг. Одоо энэ I гэдэг variable дээр бид нэр 0 гэдэг утгыг энэ бичиж байна. Одоо энэ ч гэсэн assignment operator. Үүнээс гадна бас ийм оператор байдаг байгаа. Нэмэх тэгээд assignment. Одоо яг математиктай адилхан хасах тэнцүү. Тэгээд хуваах нь тэнцүү, үржих нь тэнцүү, тэгээд модулус тэнцүү гэдэг бас ийм оператор байгаа. Эдгээр бол бүгд assignment operator. Энэ одоо энэ plus нэмэх оператор plus нэмэх бичээд авдаг тэнцүү гэдэг энэ оператор юу гэдэг юм бэ гэхээр I тэнцүү I дээр нэмэх нь нэг одоо ингэж бид нэр бичижсэн. Энийг арай товчилж бичихэд зориулагдсан оператор гэсэн үг. Үүнийг ингэ бичиж. Ингэ бичсэн код нь болохоор яг адилхан энтэй I тэнцүү I дээр нэмэх нь нэг ингэ бичсэн энэ код хоёр бол яг адилхан гэсэн үг. Гэхдээ энэ арай цөөхөн тэмдэгтэй арай цөөхөн одоо уншихад ч гэсэн амархан ойлгомжтой харагдаж байгаа. Энэ бол юу юм байна гэдэг. Assignment operator одоо энэ бол өөр дээр нэг нэмж байгаа юм байна гэдэг. Одоо тэгэх юм үүнийгээ би хоёр дахь loop-ээр заа үнийг ашиглаад for loop гэж байгаа. For гэдэг нь одоо энэ variable энэ анх үүсгэжсэн энэ зүйлийг энд бичээд дараа нь condition шалгаж исэн I араас бага тэгээд цэг таслал одоо тэгэнгүүтээ гурав дахь нь update. Энэ бол одоо for loop-ийн syntax loop-ийнхаа loops syntax. Хамгийн ихнийх нь бол while loop маань бол while гэж чичээд энэ төр condition шалгах юм байна. Тэгээд энэ төр body code дараа нь while loop маань бол for loop маань бол энэ initialization гэж нэрлэдэг. Initialize одоо initialize гэдэг нь энэ variable үүсгэх энэ зүйлийг бол нэрлэдэг байгаа. Дараа нь цэг таслал энэ ихтэй хоосон байсан ч энэ бол optional гэдэг нь бол сонголттой гэсэн үг. Энийг ингэ бичсэн тохиолдолд бол бас болно яг адилхан. Гэхдээ заавал энэ цэг таслалыг бол шаардна. Одоо энэ цэг таслалтай байгаа. While loop-ийн маань syntax нь бол энэ дотор initialize тэгээд дараа нь condition тэнгүүдээ цэг таслал дараа нь update. Одоо for loop-ийн одоо syntax нь while loop гэж хэлсэн. For loop-ийн syntax нь бол ерөөс энэ while loop бичихдээ бид нэр болохоор variable I тэнцүү 0 гэдэг одоо initialization гэдэг бичээд дараа нь condition гэдэг дараа нь update гэдэг энэ зэжээс I plus equals 1 гэдэг юм. Ингэж одоо гурван тустай зүйлийг гурван тустай өөр газар бичижсэн. Түүнийг л одоо бид нэг дор бичиж гэсэн for loop гэдэг нэг дор бичээд тэгээд энэ loop маань шууд дуусна. Одоо яг түрүүнийхтэй яг ижилхэн код. I гэдэг variable-ийг үүсгээд дараа нь condition дараа нь for loop-ийн гэхдээ ажиллах юу нэх юм бол одоо дараалал нэх юм бол жоох өөр тэрнийг би одоо зурж үзүүлээ.
минимаас байна. Окей. Хамгийн эхлээд энэ initialization гэдэг одоо энэ хэсгийн кодод ажиллана. Тэгээ ард талд нь цэг тасдал тавьсан байгаа. Одоо энэ бол зайлшгүй шаардлагатай. Одоо initialize энэ юм loop хэсэгтэй юм аа гэх юм. Дараа нь condition гэдэг нь болохоор энэ байна. Одоо энэ шалгаж байгаа энэ loop маань хизээ дуусах вэ гэдгийг нь шалгана. Хэрвээ энэ маань үнэн гарсан тохиолдолд одоо энэ маань хэрвээ condition гэж яриад энэ маань хэрвээ үнэн болох юм бол шууд энэ block code ажиллаж эхэлнэ гэсэн үг. Тэгээд энэ дотор байгаа кодууд маань бүгдээр ажил дуусчаад буцаж ирээд update хийн. Тэнгүүд update хийснийхаа дараа дахиад condition шалгана гэсэн үг. Тэгээ үнэн байх юм бол body руугаа ороод одоо for loop-ийн маань бол ажиллах одоо дараалал нь гэвэл тэр хэрвээ үнэн байх юм бол эндээсээ яваад body руугаа ороод body code нь ажиллана. Тэгээд кодууд нь ажилласаар байгаа хамгийн сүүлд энэ дээрээ дуусна. Дуусангуудаа дахиад update хийгээд тэгээд шалгана гэсэн үг. Энэ бол одоо for loop-ийн syntax. Одоо 3 дахь loop нь бол do while loop гэж байдаг. Одоо энэ юу ч гэсэн ажиллуулаа харчих. Парам дээр ажиллаа. Упс. Break point байлуулахгүй параметрын pause хийлээ. 67 гэж байна. Одоо харах юм бол 0 1 2 3 4 5 6 7 8 9 10 9 гэж доо нэгчж байгаа. Үүнийг бас нэр энэ дээр харж болно бид нар break point тавьж байгаа. Одоо энэ харах юм бол 3 шиг юм сум тавьсан байгаа. Яг энэ 3-ын хаана нь break point тавих одоо параметр зогсоохыг хүсэж байгаа юм бэ гэсэн үг. Одоо энэ Google Chrome бол надаас одоо асууж байна гэсэн үг. Энэ 3 одоо юм дүүлжин сум заатсан юм шиг тийм одоо төрсөн. Одоо бид нэр болохоор нэг мөрөн дотор одоо 67 дэх мөрөн нэрэнд 3 өөр зүйл тусдаа идэж байгаа учраас энэ ингэж асуудаа. Яг энэ ихнийх дээр нь одоо pause авах гэж байна уу? Эсвэл энэ pause авах гэж байна уу? Эсвэл энэ pause авах гэж байна уу гэж. Одоо би нэг ажиллах юм бол APS ихэд энэ variable I гэдэг variable маань үүссэн. Дараа нь энэ саяны шалгах хэсэг маань одоо энэ цэнхэр дахиад харъя тэр нараа. Одоо энэ харангууд нэг юм дүгэлжэн цэнхэр юм одоо яаж хэр харагдаж байгаа би бол хэлж мэдэхгүй байна бичлэг дээрээс. Яг 0 гэдэг дээр юм дүгэлжэн цэнхэр бокс үүссэн байгаа. Тэр маань юу гэдэг вэ гэхээр параметр яг энэ дээрээ зогссон байна гэсэн. Одоо энэ маань F-с дарангууд дараагийн condition шалгах оператор дээр одоо их багын нэмэн дээр очиод зогсчихсон. Яг энэ дээрээ нэр ингэж болно. Одоо параметр яг энэ дээрээ зогссон байна. Тэнгүүд F-с одоо тэнгүүд энэ маань шалгаад үнэн байх юм бол одоо body руугаа ороод энэ print хийж байгаа. Сая I гэдэг variable нь print хэлээд юм 0 гээд гараад ирсэн. Тэнгүүдэд дахиад одоо энэ update гэсэн хэсэг рүү очсон байна. Одоо нөгөө нэг дүгэлжин бокс маань сая энд байсан дүгэлжин бокс маань байхгүй болоод энд ирсэн байгаа. Нэмэх тэнцээ одоо plus equals гэдэг assignment operator. Энэ дээрээ одоо энэ I гэдэг variable-ийг update хийж яана гэсэн үг. Тэгэхгүй бол энэ I гэдэг маань 0-ороо байх юм бол энэ бас дуусахгүй loop болоо урчин. Энэ зүйл дээр бол маш боломжтой бас хандах хэрэгтэй. Тэгэхгүй бол заримдаа параметрчаа бид нэр loop-ын дээр анзаараагүйгээсээ болоод ч юм уу ингээд дуусахгүй loop үсгчдэг тийм параметр ингээд нэг газар очиод одоо гацчдаг гэсэн үг. Ерөөсөө ямар ч хариулт үзүүлэхгүйгээр. Одоо тэгээ яг түрүүнийхтэй адилхан буцаад энэ юу руу ирсэн. Сая update дуусангуудаа буцаад шалгаж байна. Одоо update хийснийхаа дараа I гэдэг маань 10-аас их болцсон байх юм бол энэ loop маань дуусна гэсэн үг. Тэгээ одоо шалгахад одоогондоо бол 10-аас их болоогүй байгаа. I гэдэг маань одоо 1 гэдээ гарч ирж байна. Тэгээ F-с тэнгүүд body руу үнэн байх юм бол одоо body руу ороод параметр block code маань бүгд ажил дуусаад тэгээд update хийгээд дахиад шалгаад дахиад үнэн байх юм бол ажиллаад одоо ингэж таарна гэсэн үг. Одоо параметр ингэж таарсаар байгаад 7 8 одоо 9 одоо энэ I гэдэг variable маань бол 9. Гэхдээ I дээр одоо нэмэх одоо нэгийг нэмж тэнгүүд I гэдэг маань 10 болцсон. 10 10-аас багуу гингүүд энэ одоо хотлоо ус учраас параметр дараагийн модуль руу ороод console down параметр дуусаа.
Энэ болохоор одоо for loop дээр нь би нэр ялахын тулд дундуур нас 6-аас тавьчих. While loop loops одоо дараагийнх нь 6-аас аваад do while loop гэж байгаа. Do while condition. Одоо энэний syntax нь бол жоох өөр. Одоо би энэ variable I тэнцвэрнээр яг түрүүнтэй адилхан бичээ. Do тэгээд do гэмэдээ шууд блок код гараад ирж байгаа. Okay. I don't speak Turkey. Sorry. Одоо I тэнцвэр 10-аас бага. Одоо энэ маань бол яг түрүүнтэй адилхан. So log I plus equals 1. Энэ маань болохоор түрүүний энэ while loop for loop-ээс юугаар ялгаатай юм бэ гэхээр энэ маань одоо юугаар ялгаатай юм бэ гэхээр энэ эхлээд одоо энэ while loop маань эхлээд шалгаад тэр маань үнэн байх юм бол одоо энэ блок код маань ажиллаж исэн блок код гэдэг маань энэ while statement-ийн body doesn't really matter. Тэнгүүд do while loop маань болохоор энэ бол одоо шалгахаас өмнө бол шууд эхлээд ажилладаг. Одоо ялгааг харах юм бол одоо энийг ажиллуулаад харах юм бол бид нар бол ямар ч ялгаа олж харахгүй. Яг адилхан 0 1 2 3 4 5 6 7 8 9 гэд параметр дуусч байгаа. Нөхрийг яаж блоклох вэ? It's okay. Тэгээ одоо энэ би жоох өөр болгоо зэ. Одоо I гэдэг variable-ийг үүсгэхдээ 11 гэж бичиж. Түүний тохиолд одоо энэ бол шууд одоо 11 гэж принт хэлчихэж байгаа. Түрүүнийх дээр болохоор бид нэр эхлээд кондишнаар шалгаад дараа нь принт хэлжсэн учраас юу яжсэн? Энэ кондишн маань ихлэ худлаа байх юм бол энэ body код маань хэзээ ч ажиллахгүй байсан. Do while loop маань болохоор ялгаатай нь болохоор хамгийн эхний удаад энэ бол ямар ч байсан шууд ажиллана гэсэн үргэлж ажиллана. Хамгийн эхний удаад бол энэ үргэлж ажиллана. Тэгээд дараагийнхаас нь эхлээд шалгана гэсэн үг. Хамгийн заримдаа бид нэр одоо ийм тохиолдолд бас хүсдэг. Энэ ихтэй маш ховор тохиолдол энэ do while loop-ыг бол маш ховор ашигладаг. Заримдаа энэ кондишн маань үнэн байсан ч худлаа байсан ч хамаагүй хамгийн эхний удаа энэ код заавал ажиллаа гэсэн тэр үед одоо бид нэр энэ do while loop-ыг ашигладаг гэсэн үг. Ойлгомжтой байхаа гэж найдаж байна. Энэ чатан дэрний нөхөр орж ирээд үнэн анхаар сануулж байна. Тэгээ энэ гурван луп байгаа. Тэгэхээр одоо энэ гурван лупыг ашиглаад бид нэр арай тустай болох чинь комментуудыг одоо нэлээд олон юм болсон байна. Эдгээрийг бид нэр game engineering folder ус юуны хайжууд одоо бид нэр нэг файл нэгээд text syntaxes text энэ дотор эднэрийг копидод одоо дараа нь ирээ мартчих юм бол ирж харах гэсэн үг. Тавьчих бэлдээд гэсэн. Одоо өнөөдөр бид нэр хамгийн сүүлд параметр бичиж байгаа тийм дүгэлжин бокс зураад параметр дууссан байгаа. Өнөөдөр бид нэр болохоор энэ for loop-ыг ашиглаад одоо бид нэр арай өөр юм бол хийж үзнэ. Өнөөдөр бид нэр гол зорилго нь loop ашиглаж би маш олон юм 6-аас зурхыг хүсэж байна. Одоо энэ дүгэлжин дэвтрийн цаас шиг юм дүгэлжин хэмжээтэй бичлэг хэмжээтэй
дүрснүүд. Тэхийн тулд одоо бид нэр ашиглах зүйл нь болохоор эхлээд HTML5 Canvas tutorials гэдэг сайт байдаг. Canvas tutorials. Энэ дотор одоо саяны Canvas элементүүдийн хамгийн энгийн одоо ихний функшнууд нь бол байгаа. Эндээс авах юм бол хамгийн эхлээд line зурах одоо хичээл хийж байна. Demo нь болохоор энд бичсэн код нь. Бид нэр аль хэдийн контекст бол авчихсан байгаа. Тэгээд эхний хоёр мөр нь бол яг адилхан. Гэхдээ бид нэр бол хэмжээг нь бол өөрчилсөн. Canvas-ийнхаа. Ингэж чинь. Тэгээд дараа нь begin pad stroke гэдэг одоо begin pad гэдэг нь болохоор энэ одоо бид нэр зураас зургтай цэгнүүд ашиглана гэсэн үг. Одоо координатыг хамгийн ихний цэг, тэгээд 2 дахь цэг, 3 дахь цэг, 4 дахь цэг, 5 дахь цэг ч юм уу ингээд одоо энэ координатуудны нарж move to гэдэг нь болохоор хамгийн ихний цэгийг хэлээд байгаа. Тэгээд line to гэдэг нь болохоор тийшээ дараагийн line to гэдэг яг тэр хамгийн сүүлийнхаа цэгээс үргэлжлээд одоо зураас зурдаг. Хамгийн сүүлд нь тэгээд одоо энэ координатуудынхаа хэмжээний өгчөөд дараа нь stroke гэдэг функшн дуудангууд тэр зураас мань зурагддаг байгаа. Тэгэхээр одоо саяны функшн биш үү? Эхлээд move to наагаар одоо энэ боксны урт өргөн хэрэггүй энэ өдөрч одоо хэрэггүй тий. Одоо бидний энэ Canvas маань бол 800 пиксел, доошоо 600 пиксел хэмжээтэй боксоо одоо би яг одоор нь энэ зураас зурхыг хүсэж байна. Хамгийн эхлээд одоо height нь энийг ингэж хийсэн дэр нь одоо арай бараан байна л өөр зэшин рүү орж ирсэн. Width Canvas гэх үггүй. За width тэндээ за ингэж чи одоохонд бол 800 height 600 Тэнгүүдээ Canvas гэдэг дээр width height одоо энэ адилхан 800 600. Тэнгүүдээ эхлээд би юм хавтгай зураас тэгэхээр тэр нь хамгийн ихний x координат нь маань бол 0. Одоо эхлээд бол координат маань одоо энэ 0 гэдэг маань бол энэ гэсэн үг. Одоо яг энэ шугам маань хамгийн ихний одоо энэ шугам маань бол одоо 0 байгаа x координат маань. Дээшээ 1 2 3 4 5 6 ингэж явсаар хагаад энд ирэх юм бол энэ маань 800. Тэгэхээр эхнийх нь 0. Тэгээд хоёр дахь нь болохоор height одоо y координат. Гэхдээ бид нэр x координат нь 0, y гэдэг нь болохоор энэ доошоо x координат нь сая энэ зүгт одоо y координат гэдэг нь болохоор доошоо энэ зүгт. Тэгээд доошоо энэ нь болохоор 600 пиксел өндөртэй байгаа. Үүнийг хоёрт угаагаад бид нэр одоо хамгийн ихний гол энэ цэг дээр ирнэ гэсэн үг. Тэнгүүд түүнийг кодон дээр бичихтэй. Height хуваах нь 2. Одоо бид нэр энэ цэг дээр ирсэн байгаа одоо move to гэдэг одоо хамгийн ихний цэг маань бол энд ирсэн. Дараа нь би яг энэ голынхаа шумаар дагуулад нөгөө үнцэг энэ хүртэл нь одоо шулуун зурхыг хүсэж байгаа. Тэгэхээр энэ цэгийг одоо бид нэр тэмдэглэх хэрэгтэй гэсэн. Энэ цэг маань болохоор x гэдэг маань бол дэлгэцийн маань энэ бол 800 нэг юм чинь. Энэ x координат маань дэлгэцийн хэмжээ бол 800 байгаа юм. Тэгэхээр тэрнийг шууд дэмжиж тэгээд шууд hard code 800 гэж очих бол айгүй одоо муу зүйл муу практик гэх юм да. Line to гэдэг байна. Энэ дэр болохоор бид нэр энэ variable үүсгэсэн байгаа дэлгэцийн bit хэмжээг 800 гэж аль хэдийн тийм чи bit гэдэг нэг пастад хоёр дахь нь бол яг адилхан. Өндөр нь бол яг л адилхан байх юм чинь. Одоо энэ 0 гэдэг эхний одоо энэ 0 дараа нь өндрийгөө 2 хуваагаад гэдэг маань болохоор энэ цэг
move to гэдэг function маань одоо энэ байгаа. Move за бодож дандаа болоодаас дандаа move to гэдэг function дээр бид нэр энэ хэмжээ өгсөн. Дараа нь line to гэдэг function бид нэр ашигласан. Юу зургатаа хоёр дахь одоо 6-аас 6 дахь юм одоо шумаа зургатаа line to тэнгууд одоо canvas маань бол одоо энэ 6-аас юм маань ойлгогдсон байгаа гэсэн үг. Одоо үүнийг бид нэр save-лээд даануудыг арилгачихъя. Тэгээ програм ажиллуулаад харах юм бол юу ч болсонгүй. Яагаад тэгэхээр хамгийн сүүлд инженераас хамгийн сүүлд бид нэр stroke гэдэг функцийг дуудах ёстой гэж. Тэнгүүд одоо яг жинхэнэ рендеринг одоо энэ юу мэн одоо яг жинхэнэ одоо энэ зурж будаж эхлэх гэсэн canvas юм байна. Эхлээд бол бид нэр зөв information мэдээлэл өгч байгаа. Context stroke. Тэгээд save. Одоо бид нэр яг энэ дэлгэцийн яг голоор нь юм хар зураас татсан. Одоо босоо голоор нь би босоогоо зураас энэ зурхыг хүсэж байна. Тэр маань болохоор үүнтэй бас нэлээд ойролцоо төстэй код болно. Move to тэр маань болохоор x нь бол эхлээд width-ийг 2 дугаар. Одоо уртыг 2 дугаагаад дараа нь энэ маань tick. Одоо яг координатны эсрэгээр яг түрүүнийхтэй тестийг олсон гэж хэлнэ. Энийг 2 дугаагаад энэ болохоор height. Одоо бидний canvas энэ байлаа гэхэд энэ x энэ маань болохоор 800 өөрөөр нь тэр маань энэ одоо энд бид нэр тэр утгаас энд assign хийсэн canvas width гэдэг. Тэнгүүд доошо энэ маань болохоор 600 y координат нь тэгээ 800 харьцан 600-ийн хэмжээтэй юм төгөлжин canvas box байгаа. Тэнгүүд ихтэй бид нэр move to гэдэг 0 одоо x маань x нь 0 y нь болохоор y гэж ярьдаг одоо монгол хэлээр y y нь зүүн y гэж ярьсан зэрэг байна. Y нь одоо өндрийг 2 хуваагаад гэсэн. Тэр нь болохоор энийг би арай өөр цэнхэр зорчих. Цэнхэр тэр код маань бол одоо энэ байна. Дараа нь бид нэр эхний цэг нь болохоор 800 гээд доошоогоо болохоор өндрийг одоо энэ эхний 800 гэдэг маань бол энэ width одоо хоёр дахь мөр код маань болохоор энэ цэгийг тэмдэглэж байгаа. Эхнийх нь x нь болохоор 800 тэгээ y нь болохоор өндрийг 2 дугаагаа тэгээд өндөр нь 600-ыг дунд энэ маань болохоор 300 гэсэн үг. Тэгээд энэ бол одоо утга нь бол 800 300 нэм утга байгаа. Тэгээд бид нар дараа нь энэ stroke гэдэг функшнгаа дуудангууд яг одоо энэ үгээр ингэж зурсан. Дараагийнх нь болохоор яг адилхан нөгөө нэг дээдлийн цэгээ тэмдэглээд доотлийнхоо цэгийг тэмдэглээд хооронд нь дахиад энэ stroke гэдэг функшнгаа дуудаад одоо зурсан байгаа. Одоо програмаа сейвлээд кодоо сейвлээд браузер руу ороод F5 дараа refresh-ийг харангууд бид нар одоо яг дэлгэцийнхаа голоор нь хоёр шугам татсан байна. Одоо би энийг одоо арай өөр юм Axis гэж ярьдаг одоо Photoshop гэвэл 3D Max, 3D Max ч юм уу янз бүрийн өөр 3D рендеринг софтверууд дээр бол ийм grid гэж харагддаг. Grid мишээ 3D Max grid гэж тийм үү. Одоо энэ шиг би юм зурхыг хүсэж байна. Урт нь арай тод юм арталтаа жоохон бүдгэн дөрвжин бокснууд зурцсан. Иймэрхүү. Тиймэрхүү. Одоо үүнийг хийхэд бол яаж хийх вэ? Бид нөгөө for loop-ыг ашиглана. Тэр маань болохоор variable x гэдэг x нь 0
яг зөв шууд for loop ингэж хийсэн юм. Label x тэнцвэрнэл x нь дэлгэцийн уртаасаа бага байна. Дэлгэцийн урт 2800. Тэгээд x дээр нэмэх нь 20. X маань бол апдейтийг болгонд одоо 20-аар нэмэгдээд явна гэсэн үг. Дараа нь бид нэр энэ функшнгаа дуудаад бидод x гэдэг дээр нь x тий одоо ингэж нэлгээд анд хоёр хамт. Одоо for loop-ийн ачлаад бид нэр ийм олон зураас зурчлаа. Гэхдээ энэнийхээ энэ одоо голын зураас маань одоо тодорч харагдахгүй. Голын зураас маань одоо ялгаатай байсан учраас би энэ зураасуудын өнгийг өөрчлөхийг хүсэж байна. Тэгэхэд бол одоо би context stroke style гэдэг нь болохоор энэ одоо энэ зураасныхаа өнгийг одоо өнгийг хэлэх function stroke function property. Тэгээ энэ дээр бол шууд assign гэдэг. Энэ бол зүгээр одоо өнгөний код бол хадгалдаг. Тэн дээр би RGB A 000 энэ 300 ногоо нь 0 энэ 0 энэ өнгөний код энэний талаар даан тусдаа видеон дээр ярьсан дээр баг. Одоо зүгээр кофедод бичих. Энэ маань юу гэсэн үг вэ? Ерөнхийдөө бол энэ энэний 3 нь өнгөний код 000 гэхээр хар өнгө. Тэгэд түүнийг энэ болохоор нэг тарагдах юуг нь бол тодорхой одоо альфа value гэж нэрлэдэг. Энэ маань 0-аас 1-ээс 0-аас 1-ийн хооронд тоо байна. Тодорхой. Хэрвээ 0 гэх юм бол энэ зураас бол огт харагдах байж чинь. 1 гэх юм бол тод хар. 0.3 гэх юм бол энэ маань баг зэрэг нэг харагдах одоо бүдгэн харагдана гэсэн. Тэр маань болохоор бид нэр саарлтуу маягийн өнгийг бол өгнө. Тэгээ одоо refresh-ийг авах юм бол stroke style context stroke style энэ маань яваад заавч тэнийг би юу хийж зөө энэ код маань ажиллаж байгаа хэсгийг шалгах юм бол 250. Ногоон болчих чинь. Гэтэ бүгд яцсан. Тийм. Одоо энэ бичсэн кодууд эдгээр маань өмнө бичсэн кодууд эдгээрийн өнгөнүүд нь одоо энэ stroke function дуудахад солигдчиход байгаа. Энэ проблем үүсээд байгаа учраас хамгийн ихэд begin path гэдгээ бол бичдэг. Одоо түрүүн юм дээр зураас зурхийнхаа өмнө begin path гэдэг function хамгийн эхэлж дуудана гэсэн. Энэ маань болохоор одоо canvas object-ын дээр шинээр зураас зурх гэж байна гэдгийг бол бид нэр хэлж байна гэсэн үг. Тэр өмнөх энэ зүйлсээ одоо юунд өөрчлөлт болохгүй. Тэгээд begin path тэгээд энийг хамгийн сүүлдээч. Stroke ингэж болдог байлгүй гэлээ. Тийм болно. Одоо бид нэр энэ loop-ныхаа гадна энэ зурх гэдэг командаа бичснээр бид ганцхан удаа зурх команд өгөөд бүх зураасаа зурчиж байгаа. Өмнө нь болохоор бид нэр нэг зураасны одоо мэдээллийг өгөөд нэг зураас нэг юм энэ хоёр мөр код. Эндээс эхлээд ийшээ нэг зураас тэнгүүдээ зураад эндээс эхлээд нэг зураад ингээд зураад энэ маань одоо зурх үйлдэлийг хэтэрхий олон дахин хийж байгаа маань параметр маань удаашруулна. Тийм учраас би нэг харилцаад loop-ныхаа гадна чиж чаа. Loop маань болохоор зөвхөн зурааснуудын мэдээллийг өгнөс. Эхлээд энэ зэг, дараа энэ зэг, тэнгүүд дараагийн одоо юугаа хөдлөөд дараагийн зэг гэдэг ингээд move to line to гэдэг. Энэ араар нь одоо энэ бүдгэн зурааснууд одоо саарлтуу маягийн зурааснуудад үүссэн. Одоо яг үнтэйг одоо адилхан. Анаа гэдэг яг л энийг энэ дээр ганцхан бичээд гэрн болох юм. Гэнэ. Ер нь бол ингэж болно. Одоо энэ маань x юу зорж ирсэн. X-ээр одоо ингэж хажуу тишээ яваад доошоо зурж байгаа зураасанд одоо үүнийг кофедод y гэдэг нь болохоор уул нь би нэг жоохон буруу яг энэ уул нь бол зөв гэхдээ тайлбарлах жоохон хэцүү болоод байна. Y гэдэг нь уул нь бол босоо гэж одоо босоо координат шугам. Гэхдээ босоо зураас зурхад бол биш. Гэхдээ би нэг босоогоор нь ингэ доош нь зураасуудаа баг багаар явуулаад гэхдээ нэг зураас жоохон доошлоод нэг зураас дахиад жоохон доошлоод нэг зураас. Тэгэд энэ 20 гээд бид нэр
шууд энэ тоог нь бас өгсөн байгаа. Энийг би бас салхийг гэж юм маань бас тийм сайн практик бол биш. Magic number гэж нэрлэдэг. Энийг бол үүнийг бид нэр size гэд хор одоо ингэсэн арай зүг харагдана. Одоо бидний энэ зурааснуудын хоорондын зайны хэмжээ нь бол 20 гэсэн үг. Тэгээд энэ дээр бид нэр бас адилхан size гэд. Яагаад би энийг ингэж бичсэн одоо variable бичсэн дээр гэдэг байгаа хэрэг дараа нь би энэ хэмжээг ингэ бичсэн байж байгаад хэмжээгээ өөрчлөх гэсэн юм бол хоёр газар өөрчлөх хэрэгтэй болно. Энд 30 гэж өөрчлөө, дараа нь энд гэж 30 гэж өөрчлөнө. Түүний хооронд энд би variable үсэд ганцхан. Дараа нь би variable тэрээр би энийг хэмжээг нь өөрчлөх гэсэн бол ганцхан газар энд өөрчлөөд тэгээд энэ хоёр юм маань хоёулаа өөрчлөгдөнө гэсэн үг. Одоо үүнийг бас арилгаад энэ y гэдэг маань болохоор эхлээд 0-оос эхлээд хажуу тишээ зурна. Тэр нь болохоор тийм y дараа нь энэ маань болохоор line гэдэг маань width with y. Тэгээ одоо энэ харахад бас анх харахад бол жоохон ойлгоход хэцүү байж магадгүй. Би нэг зурж үзсэн дээр авах гэж бодож байна. Одоо энэ бидний canvas байлаа. Тэгэнгүүт хамгийн эхлээд энэ move to гэдэг нь бол 0, y нь 0 гэсэн. Тэгэнгүүт тэр зэг маань болохоор энэ зэг хамгийн ихний 0 0 байгаа энэ y маань бас ихний удаад бол 0. Дараа нь 6-аас зурхтаа 800 bit дэлгэцийн одоо энэ canvas-ныхаа урт тултал нь энэ хүртэл зурнаа гэсэн үг. Тэгээд y маань 0 байгаа учраас одоо энэ зураас тэгэхээр энэ зураасыг бид нэр хизээж харахгүй учраас энийг бид нэр зурх шаардлагагүй. Тийм учраас хамгийн эхлээд бид нэр энэ y гэсэн variable өгөхдөө шууд size гэж өгч. Тэнгүүд хамгийн эхний тэр зураас маань зурдахгүйгээр одоо шууд y гэдэг нь бол 20. Тэнгүүд энэ y эхлээд 0-оос 20 доошоо 20 гээд энэ цэг дээр очсон. Дараа нь энэ цэг дээр очиод зураасаа зурлаа. Тэнгүүд дараа нь энэ цэг дээр очсон. Энэ цэг дээр очсон. Энэ зураас зурлаа. Яагаад тэгэхээр энэ y гэдэг variable маань бол эхлээд 20 байсан, дараа нь 40 болно. Бид нэр 20 одоо энэ ихэл 30 байна. Тэнгүүд эхлээд энэ маань бол 30. Дараа нь 60. Бид нэр энд яагаад тэгэхээр тэр 30-аар size гэх юм 30. Тэгээд x-ийг бид нэр одоо энэ y гэдэг variable нь бол энэ дээр бичих авчиж дараа нь энэч. Y гэдгээ бид нэр автад ихтэй 30 30-аар нэмж байгаа. Тэнгүү дараа нь 90 гээд зураасаа зурлаа. Дараа нь 120 ингэж явсаар хагаад одоо дэлгэцийн доор хүртэл ингэж яваад одоо бүх зураасууд маань зурагданаа гэсэн үг. Үүнтэй яг адилхан x нь болохоор энэ замаараа дээрээсээ одоо энэ дээр 30 x нь 30 боллоо, дараа нь x нь 60 боллоо, дараа нь 90 боллоо. Тэр код маань болохоор энэ байна. Одоо энэ y одоо юу руугаар харангууд 30-30 хэмжээтэй одоо энэ ихтэй энэ маань болохоор хэрэг нэг жоохон томруулаад харах юм бол одоо яг голын шугамн дээрээс жоохон зөрчсөн ийм хүмүүс яг 30 гэдэг маань бол яг ингээд зүг бол таарсангүй. Тийм учраас би энэ хэмжээгээ 20 болгож өөрчлөөд одоо бол яг ингээд араар нь дүүжин бокстой голд нь тод хар зураас. Тэгэхээр голын тод хар зураасыг би хамгийн сүүлд нь зуръя гэж бодож байна. Тэ. Одоо энэ код маань жоохон замбраагүй болж эхэлж байна. Яг тэр бид нэр код маань арай том болж эхэлж байгаа. Илүү олон зүйлийг хийж эхэлж байна. Тийм учраас би энэ кодуудыг тусад нь одоо файлууд болгож бичих хүсэж байна. Түүний хадууд одоо бид нэр энэ фолдер руугаа ороод new folder JS гэж JavaScript файлууд нь одоо энэ дотор байна. Дотор нь Windows JavaScript folder маань энд үүссэн. Тэнгүү дотор нь make new file draw axis
axis.js. Энэ дээр бид нэр одоо function гэдэг зүйлийг бол бичих болно. Эдгээр зүйл одоо энэ кодуудыг бид нэр ингээд бүгдийг нь дараа нь дахин ашиглахад одоо бид нэр ийм ax одоо ийм зүйлийг бол дахин зурхыг бас хүсч магадгүй. Ийм хэмжээ авахад бол энэ зүйл нь аюул хэрэгтэй гэдэг. Одоо тоглоом хийхдээ бид нэр энэ дүүлжин боксуудаа харж байгаа хэмжээ авна. Одоо энэ 3D max ч юм уу одоо янз бүрийн параметр бүгдийн дээр найдах зорилго нь болохоор хэмжээ авах гэж энэ дүүлжин grid гэж нэрлэдэг. Grid-ийг одоо би яг орчуулах танадгүй. Translate grid. Энэ юу YouTube translator бас өөрчлөгдөж сайн. Сүлжээ мөж бол биш яагаад ч. Энийг бол индүржин энэ юуг бол grid гэж нэрлэдэг. Тэгээ энэ бидэнд бол хэрэг болно. Энэ голынх нь бидний одоо тоглоом хийхдээ бид нэр Euclidean coordinate system гэдэг зүйлийг бол ашиглана. Тэр нь болохоор энэ тэр нь юу гэсэн үг вэ гэхээр x y-ийг нь 0 0 гэдэг нь голын зэг. Тэгээд x нь ийшээгээ нэмэхний 2 3 4 5 гэдэг ийшээгээ явна. Ийшээ 4 зүртэл явна гэсэн үг. Ийшээгээ хасахны 2 3 4 гэдэг хасах 4 зүртэл явна. Тэгээд энэ маань 800 урт байгаа. Тэгмэд y гэдэг нь болохоор дээшээгээ 300 пиксел нэмэхний 2 гэдэг дээш нь хасах гэдэг нь болохоор доошоо ийм координат системээр одоо бид нэр тоглоомоо цаашаа хийхэд ийм координат системийг ашиглана гэсэн үг. Яг тэр энэ бол маш олон математикийн одоо хүнд проблемуудыг маш энгийн болгож өгдөг. Ингэж ийм координатыг ашигласан Euclidean coordinate system гэдэг санагдаж байна. Euclidean coordinate. Euclidean энэ одоо энэ 3 хэмжээст орон зай дээр бол яг адилхан z гэдэг x y z гэдэг. Одоо бид нэр энэ тохиолдолд 2D тоглоом хийж байгаа. 2D хийх гэж байгаа учраас зөвхөн x y энэ гэсэн үг. Тэгээ голд нь 0 0. Одоо яг 1 2 3 4 гэсэн саяны бидний дөрвөлжин энэ одоо grid юм даа зурчихсан. Одоо энэ дөрвөлжин юм даа зурчихсан. Тэгээд үүгээр одоо энэ хичээлээ дуусгая гэж бодож байна. Өнөөдөр бид нар бол for loop энэ 3 төрлийн loop сурсан. Хамгийн одоо бүх ихнээсээ бид нэр JavaScript-ээр бид нэр математик оператор тэгээ 5 математик оператор сурсан байгаа. 5 одоо assignment оператор. Assignment гэдэг нь болохоор тэр variable дээр апдейт хийх гэсэн үг. Memory дээр ямар нэг юм бол бичин. Одоо тэр variable-ийн утгыг сольжчих. Энэ 5 төрлийн бас 6 төрлийн assignment оператор бол сурчихсан. Тэгээ 5 төрлийн conditional operator тэгээд if statement гэдэг зүйлийг сурсан control flow энэ бол том гарчийн control flow гэдэг юм. Энэ ч доогуур нэр ялахын тулд ингэж чинь. Тэгээд энэ if statement гэдэг нь маань юу хэлээд байна гэхээр өгүүлбэр шиг гэж ойлгож байна. Одоо бид нэр Монгол хэлэнд болж ирэн. Одоо if хэрвээ гэдэг хэлж байгаа. Хэрвээ энэ үнэн тохиолдолд одоо Монгол хэлээр унших юм бол энэ код ажилланаа. Үгүй бол энэ код ажилланаа. Тэгээд дараа нь бид нэр энэ loops тэр нь болохоор иймэрхүү жижигхэн гарчиг гэж байгаа маш. Эсвэл энийг ингэсэн дээр юм байна. Урталт нь ингэж. Тэгээд энэ маань жоохон яасан ч ойлгоогүй юм байна дөө. Жижигхэн гарчиг за хамаагүй. Тэгээд дараа нь for loop, while loop syntax нь for loop нь тэгээд do while loop нь. Тэнгүү өнөөдөр бид нэр бол энэ for loop-ыг ашиглаад энэ grid зурж үзсэн. Тэгээд одоо энэ кодууд маань жоохон замбраагүй болоод байгаа учраас дараагийн хичээл дээр бид эднэрийг зэгцлээд одоо тус нь файлууд үүсгээд нэг файлын дотор жижигхэн код яг нэг зүйлийг хийдэг. Тийм тустай одоо блок одоо тус нь файлууд болж чадлаа. Тэр маань бид нэр дараа нь би сайн муу гэдгийг өөрөө бол дүгнж хэлмээргүй байна. Сайн муу гэдгийг өөр хүмүүсээс шалгаж хэлсэн байх. Тэ өөрийгөө сайн эсвэл муу гэж бол ярмаар байна. Тэгээд өнөөдрийн хичээл дээр бол хамгийн гол хичээл нь бол энэ for loop байсан. Бид нар бол grid-ээр энэ for loop-ыг ашиглаад одоо grid ашиглаж жишээн дээр бодиттой жишээн дээр их юм аашаа. Одоо арай бодиттой
Энэ бол бодиттой одоо параметр болж гэж юм гэсэн үг. Бодиттой